Монголчууд жилийн 365 хоногийн 130 өдөрт нь амардаг. Түүний нэг нь өнөөдөр тохиож байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хувирган хэлж тэмдэглэж заншилснаар эмэгтэйчүүдийн баярын өдөр өчигдрөөс хойш 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр худалдаа үйлчилгээний төвүүд цэцгийн дэлгүүрүүд эмэгтэйчүүдтэй бэлэг сонгох эрчүүдийн хөлд дарагджээ. Эрхээ хамгаалах энэ өдрийн талаар бүсгүйчүүд маань ямар ойлголттой явдаг болон яаж тэмдэглэгийг хамтдаа сонирхъё. Энэ өдрийг яаж өнгөрүүлэх гэж байна? Ээжигээ баярлуулаа. Яаж баярлуулаа? Юм үзүүлэх гэж бодож байна. Өөрөө яаж баярлах гэж? Өөрөө яах вэ? Энэ өдрийг яаж өнгөрөөх гэж байна? Энэ өдөр нөхөртэйгээ гадна зээл гарч юм хүм аммаар байна. Нэг дурсгалтай сайхан юм. Ер нь яаж тэмдэглэдэг вэ энэ өдрийг? Энэ өдрөө зүгээр найд нөхөртэйгээ нэг хоорондоо орсон өчигдөр өнөөдөр одоо нөхөртэйгээ гэр бүлийн хүмүүстэйгээ өнгөрмөр байна. Энэ өдрийг ер нь яг ямар өдөр гэж бодож байна? Баярын өдөр юм болоо, тэмдэглэлт өдөр юм болоо, ер нь энэ өдөр яг юуг бэлэгдсэн өдөр юм болоо? Эмэгтэй хүний эрэг ашиг бэлэгдэж, эмэгтэй хүний хүндэтгээс үссэн дэлхийд даяар тэмдэглэж байгаа өдөр. Ийм учраас бас эмэгтэй хүн бас өөрийн буяа хүндэтгээж үжиж бас ажил төрөлдөө ч гэсэн эрэгтэй хүнээс дооргүй буяа сайхан авч явмаар байна гэж бодож байна. Хань ижилтэйгээ өөр хөтгөл гэртэл өнгөрөөдөг бах та. Гэртэл өнгөрөх үү? Жилээс жил ер нь энэ өдрийг яаж тэмдэглэдэг юм? Ерөөс гэр бүлийнхэн дагаад ерөөс тэмдэглэдэг шүү дээ. Энэ өдрийн ач холбогдлыг ер нь юу гэж үзэж байна? Одоо олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр гэж байгаа шүү дээ. Ерөөс эмэгтэй хүмүүсийн л баярын өдөр юм болол гэж бодож байна шүү дээ. Харин өнөөдөр Шри-Ланк улсын эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэн өнгөрүүлж байна. Энэ улсад шашны урсгалаас үүдэж эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг юм. 21-р зуун гарсан ч гэсэн 19-р зуун шиг бүдүүлэг хിവэр байна. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байна. Эмэгтэйчүүд зөвхөн эрхэн зөрчигдөхөөс гадна бэлгийн боолчлол, хүний 8 зэрэгт өртөж байгаа юм а. Гэвч засгийн газар юу ч хийхгүй байна. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэхээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хууль журам гаргасан ч хөгжиж байгаа Шри-Ланк нийтийн улсад олон улсын хууль дүрм үйлчлэхгүй байна. Манай улс 20 жилийн түүхтэй үндсэн хуулиар эрэгтэй эмэгтэй хүмүүсийнхээ эдлэх эрх, хүлээх үүргийг тэнцвүүлж өгсөн байдаг. Гэтэл бүсгүйчүүд маань тэгшэрхээ эдэлж чадалгүй 20 жилийг ардаа орхижээ. Шри-Ланкч гэлтгүй Монгол улсад ч шашин шүтлгийн үзэл сурталаар эмэгтэй хүний гарч болдоггүй уул, эмэгтэй хүний очиж болдоггүй газар, эмэгтэй хүний хүрч болдоггүй зүйлс байсаар байгаа влээ.